шүүгчийн бүрэлдэхүүнээс Талбай нэгдүгээр шүүгчээр Азийн улс орны шүүгчид нэр дэвшигч шүүгч Ганхуйгийн ууган чимээг Талбай орны шүүгчээр Монголын улс аймагт аялын тоглолтоор ижсэн сайхан нөхдөөр 24 жилийн дараагаар Монгол хэлүүдийн Үндэсний дэдийн аврагч тарлах юм аялын тоглолтоор Дархан хотноо ирээд байна. За 3 дугаар хэлний тоглолтод үргэлжлэн явагдав. Ижлалтай төгрөгийн буян хашгин өргөн гүлгүлийн тоглолтоор Дархан хотноо аялын тоглолтууд маань өнөөдрийн тоглолтууд эхэлж байна. За эхний төрөгт ижлалтай төгрөгийн буян 5 ижил тоглолт хашгиныг өдсөн. 2 дахь төрөгт 3-1 өдсөн. 2 төрөгийн тоглолтод 2-1 нэжсэн байгаа маа. За хашгин өргөнгээ 3 дахь төрөгийн сүүлийн тоглолтод хоббис 3-1 өдсөн интернет хойг 5 ижил тоглолт байсан. 2 дахь төрөгийн сүүлийн тоглолт. За 3 дахь төрөг ихтэй тоглолт 3-1 жишээ байгаа. Ижлалтай төгрөгийн буян интернет хойг 5 ижил тоглолт гаргачаад байгаа. Энэ төрөгийн тоглолтууд их чухал тоглолтууд. Эсвэл шийдэх тоглолтыг тоглох юм чухал хэрэг. Дархан аймагт үргэлжлэн явагдаж байна. За ижлалтай төгрөгийн буян клуб тоглохоор эхний оног авсан Микийг нь тоглохоо авч байна. За Канда чихэр авалт гүйцэтгэлээ. За Тацны Маркевич хариу алтны авдыг хуурсан. Сарвал гэрэл хаалт гатад автоллоо. За Тацны Маркевич сарын хариу алтнаас болтуулсан тоглолтод оног ойлгож байна да. За тэгээд 2 дахь зэргийн дундуур ирсэн хоёулаар тоглогчид бас нэлээд урж энэ тоглогч байгаа. Хоёр билэр бас 2 Америк тоглогч тоглох гэж байгаа гашхан өрөнгөө. Өдрийн 7 ажилт хүслэтийн 5 триптэй явж байгаа. Өндөр тоглолтын ажлаа бод интернет хөвтэй ажиллаа тэмцүүлээд авах боломжтой юм харагдаад байна. За Амтбэг олбод өгсөн. Сараад гэдэг хатасаа хаалтны авахаар амаг автаа Мики тоглолтын давталтаар авлаа Мики Осака. За эмэгтэй богд бүснэгтийг хилчин тийч клуб 13-т орой төрлийн бүснэгт өгүүлж байгаа. Хөсгөсийн Старс 11 ажилтаа бүснэгтийн 2 тэрбумтэй явж байна. Хобби 9 ажилтаагаар бүснэгтийн 3 тэрбумтэй явж байгаа. Дараагаар интернет хойг хашгин өргөн клубуд 8 ажилтаа толгойд бүснэгтийн 4-5 тэрбумтэй явж байна. За ган өчрийн хонгорц оноогоо хинцүүлсэн. Олимпик албаны үндсэн дэдгийсэн 1995 оноос эхлэж эмэгтэй багууд 1998 оноос хойш өрсөлдөж эхэлсэн байдаг. Дэдлийн хэмжээ их тасаа ер нь Тархан хотноо Эрдэнэт Багнуур хотноодоо саяхан тоглолтууд явьжсэн сайхан төв байдаг. Лиг хэмжээ иргэн сэргснээс хойш Дорногойт Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж байсан. Аялын тоглолтоор очиж байсан. Дорногой аймаг зохион байгуулагдаж байсан. Баянгар аймагт бас 2023 онд лиг аялын тоглолт очиж байлаа. За хонгорцол хоёрын алтан хуураад 3-аараа сарвал гэрэл хуурсан. За хамгаалах боломж их ойрхон тайлаа да. Хоёр тоглогч ойлголцсонгүй урд оногч шүү. Да Ганбаатарын сарвал гэрэл хэмжээтэй гүйцэтгэлээ. За ижлалтай буян ажиллаа бол өдрийн 5 дахь ажил байх бол нуурхай шүглөвтэй бас ажил хийгээд ирэх боломжтой. За 3 дахь 3-1 өжүүл бүсгтийн баснуудыг дийсэх боломжтой. Бүсгтийн 6 гаруйч төвчөд орох боломж бас байгаа байна. Ижлал бүргийн буян. Хайвгийн ихний ижил тоглолт онооны 3 4 инх хүслэнгийн авалт байна. Микийг нөхөө ямар гоё урттай утгаараа дөрөв хоёр дээрээс. За хоёр багууд аль нь 2 дахь тойрогоос бас нэлийн тоглогчдойгоо сайхан ойлголцож хэлсэн. Гадны тоглогчид нь дандаа 2 дахь тойрогоос ирсэн тоглогч шүү. Хашгин клубийн 2 Америк тоглогч Маркинзи Бинуа, Майлны бүрд 2 Америк тоглогчдод өдөртний тоглолтоор тоглогч. Онгоцол хурдтай тоглож гэж оноогоор санаа ярьсаа 4-5 онгоцолын давуулт талбай гаднаас шинэ орчин шинэ заалтанд орж байгаа боос орчиндөө тасах гэж бас нэлээд хугацаа орох болоо да. За багууд маань 2-2 тоглолт хийн. Нийт 4 өдрийн тоглолт тогтоох. Зохион байгуулалтын явц болон Ануужингийн давуулт талбай гаднуусан аль нь харилцанд алдлаа. За багууд бол 3 дугаар цэргийн 2 дахь тоглолтуудаа хийж байгаа шүү дээ.
Өнөөдөр эмэгтэй богудаас хобби эсгэлчин диж өгүүлбэл 20 цагаас тоглох байртай байна. Эрэгтэй богудаас энержи өгүүлбэл Мегастар сүлөвтэй автомобиль сэлчин дахин могос сүлөвтэй тоглолтууд явагдах болно. Дутуу гэсэн тоглолтыг цэнцэд давлаа. Багаалагч номингийн авалт Мики Осака раутыг амжилттай өдөж явсан Баширууны тоглоо. Маккензи бидогийн алж байгаа сайтай тавьлаа да. Хадгалсан нутгаагаа авсан. За 3 Японд тоглогч, 1 Франц тоглогчтойгоор өдрийг өдрөлтөнд тоглох гэж ажиллалтай төгөргийн буюу. Өдрийн ихний тоглолтоос орсон тоглогчдоос Япон холбогч Канда Чихрё. Апон Франц тоглогчдод 2 дахь төргийн дундаас таваад тоглогчид Одиан шин байр дээр тэтэнд авдалгасан тоглоо 10 номын тоглоомнууд дээр Маккензи Бино онцгой тоглогч энэ жил бас бүх хотын тоглосон тоглосон Аз улс олон тоглож гисэн Тайландын лигт одоо тоглож байгаа ирсэн тоглогч Талины клубтэйгээ бас Азийн Champions League үсэлсэн тоглогч байгаа. Хаалтарыг хамгаалсан Маккензи Бино араас хонгорсол Адалхаад Норжумагийн хууралт явсан хонгорцолын хамгаалт хоногчтой болсон Майрны өрдөг хоорхгаад тогтоодсон да. 4-4 явуулах шиг хоролцсон. Анардаас уцлаа. Ама 8-7. Кандагийн давуулт. За аавны гардагуудаа аргашаа татсан хамгаалтны орд хорлоо да. За Тацины Маркевич турштай тоглогч 1908 онд төрсэн ер нь орны лиг тоглож гисэн. Беларусын шгшөөгтөөс олон жил тоглосон тоглогч байна лээ. Юундэр метр 83-тай. Мики энийг хамгаалагдсан. Тацины Маркевич Норжумагийн алтны гарыг ширгүүлээд автраллаа. Анаа нийлүү авлаа. Хашхан өөрөнгө Давтаханд татсангүй Парнес шууд халтыг гацаад явуулж байна. Өдөр мгончтой Норжумаг явсан. Канда Норжумагс уршил. Гоёда. За Норжумагс хамарны гэмтэлтэй өдөрний бараг 2 тойргийн тоглолтод өдөртөн оролцоогүй. Одоо л гоё жигдэж ирж байгаа да. Багаалх саруул гэрлээ алтан дээр гисэн байна. Шоугон дээр хамгаалалт гоё Эрдэнийн хамгаалалт, Майса хамгаалалт. Ануусгийн нутгаар халтар усаасан. Микиг нутгаа халтны талаас орлаажээ. Хашгын үр нөгөөг би хаалт толгон дээр таллаа. Тоглолтын хэсэг нэлийн оноо явуулахаар харагдаж байна да Мики. Давтгаа оролтоор 4 оноо авчудаа. За нэг дөрөв дээр ойлгоцсон голбос дөрөвдөр холбот өгсөн хонгорцол давтаад оногаа авлаа. Ихний бөмбөгөөний сэдэж Тацины Маркевич дөрөв дээр маш гоё холбот өгөөд авах явуулчлаа. Тэр хашгын үргэн гүлэг ер нь одоо бүрдэх мөлийн шишгсэн өдрийг ихлүүлсэн энэ өдөр. Инкусто обисэс хүсгсэн инстарсаас хонгорцол ер нь яг багийн суйрууд нэлийн өөрчлөгдсөн байсан гэдэг. Хоёрдугаар дэргийн дундаас чинь тун гой тоглолтоо араас саргэр чигээ алтаас болтолоо болоод бигээс тун гой тоглохыг хийлээ. За руу алтаас мань халтаас болтолоод холомголт саргаж тэ энд дэс мөг оруулж ирсэн номингийн тоглоо яг зэрэгтэй зөвлөө хаалж хуурсан зайлшгүй тавьж байгаа алдалтаа Баширууны алд. Өнөөдөр Францаас нэг л тоглож байгаа нь ижил алтын гэргийн буянд тоглож байгаа Баширун Африкийн атом Африкийн арвстрал тэмцээний төрсөж Израиль, Азербайджан, Бельгик, Испани лигүүд тоглож ирсэн тоглогч дээ. Сүүлд Азербайджан гэрэх тэмдэглэсэн энэ тоглогч шинэ жил манай тоглоод байна. Ижил алтын гэргийн буян клубээс Улаанхуугийн ануужин Толгойг үсгэж оноогоо төлсөн ярьцсан 12-11 ижил алтын гэргийн буян онооны төвлөлтөд олж байна. Тацины Маркевич дахиад татсан. Хүмүүсөөр 2-оос салах боломж байна. 3 араас саруул гэрлийн толгой. За нэгдүгээр хүн дээр жахан анхаарланд болоод тэргүүл оцсон байсан алдаа таашгүй үрэнга. Саний султан мөг толгойг боломж өгж байна. За Канда Чихрё арын толгойн сайхан өндөрөвтэй тоглож байна. Ганбаатарын саруул гэрэл
Ойрхон 2-3 арын толгойг нь оруулаад да. Хашигхан өөрөнгөө гөлөг тасалгыг авлаа. Жил Андре Тондото да Силва гэж Бразил мэргэжилтэнд ажиллаж байгаа хашигхан өөрөнгөө. За эхний завсарлага ашигласан намын дэмжүүлэлт Маркин Зибиног явуулах гэж үзсэн. За намын дэмжүүлэлт дэрдэр овлтгоод номиг доцгоо. Яа зайтай болболсон сэдэж. Зарим шиг доцол одоо номиг. За өнгөрсөн өдрийн бүрэлдэхүүнүүдээс Наран баярын номин байна да яг гарааны тоглогчдоос. За цогцол дэржийн нэмдийн эрдэнэ Баян тоглогчид Хөсгөсөн Старс нэртэй савган цөмөргсөн хамгаалагчдын нэг. Яа дөрөвдөрөө дотоо бол яг л хоёр өндөр хаалт руу аачлаа доо. Номиг нутгоо Маркин Зибиногийн хаалт нараас нь авч оног төцөөсөн хаалтны голоор алдчихв. Хоёроор Микиг нутгоо анаа хөдлөө. Тавстал ивчтэй. Арандур шонтож хөрхөөсөн давалтаа давалт юм грамбагад нуунж байгаа байна. Ижлэлтад өгрийн буйнгаас харуул харахаар л давалт явуулаад шонтой хөрхөн явж байгаа тийм. Тэгээ анаа харахаар болоо багийн ахлах цэцүүлэгч олуулсан жирийн мастер энэ чигийн ханга чийдийг давхар засраад болгоод ашиглаж тактикийн чийдэнж байна. За хашигхан өөрөнгө Беларусь дахин залуу тоглогч 2003 оны тоглогч ирсэн байгаа. Екатерина Галаткая гэж тоглогч ирсэн байгаа. Метр 88-тай бас өндөр тоглогч ирсэн байгаа шүү дээ. За нэлийн шахсан байдлаар харагдаж байна бас. Шугам дээр туссан байх үгүйсэхгүй юм байна бүгд. Гарцсан бомбог ба. За онцон дийлэг дэмсэрийн шууд хэмжүүлэлт ерөнхий энтгчээр таны санхүү хэрэглэг сосоохгүй сон апажилж байна. Хэмжүүлэлт ерөнхий энтгчээр хариуцлагатай уулуурхай оюун толгой компани ажиллаж байгаа. Ана 14 11 14 Сарууд гэрэл Хорсон хонгоцны хамгаалалт хоногчтой. Татьяна Маркиш Анужигийн хамгаалалт хоногчтой болсон. Халууч явах хэрэгтэй лээсэн да. Канда хацрал одоо Сарууд гэрэл өдөр ихэд бас давханы боломжийг үүсгэж ирэхэд энэ давханд татчихсэн шүү дээ. Кандагийн явах хэрэгтэй байсан бөгөөд 14 номингийн давуулалт Сарууд гэрэл явсан. Дөрөвдөр гүйц толботой өгөхөд бол гартаа тоглох боломж гаргаж ирэх хэрэгтэй байна. Ануужийн довтлоо Сарууд гэрлийн довтлоон дээр хоёр дахь хаалтнуулаад Макси Бино хаалтаар ануны зэрэг өсгөж байна 16 14. За ижлэлтад өргөн буйн тасалбар авсан байгаа 16 14 13 11 гээд 2 оноо зэрэг өсгөж байсан. Сүүлийн 5 оноод нэг л оноо навлаа ижлэлттай. You can do request. Дархан хотноо дархан United Arena өнөөдөр аялал тоглолтын тоглолтууд маань эхэлж байна. 4 өдрийн тоглолт Тархуу аймагт дархан хотноо цогцол байгуулагдах болно. За Башаруны тоглолт явлаа. Тэгэхдээ хоёр өндөр Америк тоглогчийн хаалтыг залгахын тулд энэ тоглолт хэрэгтэй л дээ.
дээрээс их шалтгаална. За Ширэлийн Башарун Санжилтэг үсгэд авалтнаар гарсан давуулт татсан. За эцэг төгөлд алилбагийнх нь өсөлт тийм байр дийсэх боломжтой. Ийм бол ижлэлтэй дөрвийн буян үлдэлийн дөрвөн ажилтай яваа. Ажил 5 ажилтай бол 6 чиглэлтэй ажилтан цэд ирэх болно. За талхад оржин баг тухай явсан торны алдаагаар мөгөрөөгдөж байгаа юм байна. Хашхан өөрөөгөө гүлбээс торны алдаан дээр шийдэн чиг авлаа. За өдөрт үндсэн дийлэг нэмсэний шууд амжуулалтын ерөнхий эндэгчээр гиди шийдэж байгаа. Чирэгчэд түбэр багцаа сунгаад ПС-ний бүх сувга үзээрэй. Годын шугны алдаа юм байна шүү. Годын шугны алдаа юм байна. Зүйл тавигдчихжээ. Ижлэлтэй дөрвийн буян гүлбэрийн даваад гიშгэд гарсан байна. Жил жимжих болсон 16-10 Кандагийн давуулт өдөр мөрөөр багт инх хүслэн гин болох явсан гэнэ. За хоёрын гол яг тонгой боромтой байгаа юм байна да. Инх хүслэн өндрийн дотгоон дээр голын агчийн байр дээр холбогчийн байр дээр олон жилс ари хөрвөж тоглосон. Лиг тэмцээнээс ирсэн байж лиг гүнж өгөл тоглогч тийг инх хүслэн. Дархан сэт дабл болоос 2019 онд Хүрдэм талын төг цуврал гарч ирж байлаа. Хоббис тэг шиг зургад үзүүлсэн хамжилтууд үе энэ жил яг өдрийн өмнөх нь хашгирын ураагаа гүлгээс үж юм. Араас номин содол явуулсангүй довтлоо хийгээд хоёрын алднаар хуурсан гар дэвсэд босоод ирж байгаа юм үг байна. Цогсод ирж энэ дээрдэн дараагийн мөнгө ирсэн Мики оса. За Канда дөрөв дээр холбоотой болсон тийм нэгдэгч гүйцэд өгөхгүй бол дөрвийн бол хаалт руу очиод л байгаа да. За эдгээр мөнхийн их ма орлож ирсэн. Ануу шинг авчиж байгаа юм байна. Хаалт өндөрлж байгаа такти солилцоо. Инхс ороод оруулсан Микигийн хамгаалалт оновчтой болсон. Инх баг дотоо содроод орлоо. Хаалтнаар эднийхээ хамгаалалт. Лиг байлаа собсон солгоорын дотоо хонгорсон. Инх баг дотоо нэр инхслэлт очсон. За дараагийн дотоо хэрэг алтаас болтус идэж нandi эрдэнэ хамгаалалт сунгаахгүй нэ. Хоёр яадын 3 араас сарвал гэрлийн дотоо явсан энэ дотоо хоёр ч нам болж дээ. Намгийн хооролт Микиг нөхөалтайгаа жүргүүлсэн баха. Эфан тоглогчид барагтаа гараад тоглогчтой байлээ шүү дээ. За эндээс нэг харъя. За бас эргүүлэгтэй бөмбөг байна шүү. Эргүүлэгтэй бөмбөг байна. Хаалтны гар дээр яглахаар боллоо. Хашхын өврөн гавд өв. Байдгаа хаалтны гаргүй чорох юм аа. Шугуур гоосны эргүүлсэн бол байна. За эргүүлэгтэй бөмбөг байна. Алхаж байгаа гэж. 19-17 болсон дахин 2 онооны эргүүлэл. Алил багт 1-1 завсардаг үе. Тацыг нь давуулт. Амнат байхгүй инхэн өөрөө явна. Хаалтны гаргүй шүлгсэн Тацын маркив шарт хамгааллаа. Номингийн хууралт. Инхэн хамгаалалт өмчтэй болсон. Энэ цагаар цэглээд Мики. За хоёрын араас салтгаалсангүй Мики Осака өнөдөр. Японд нэг багт тоглодог тоглогч нэрсэн байгаа учраас тийм гоё хугацаа идсэн юм сонголт хийж талтай төгрөгийн буян нэгдүгээр мөнгөний дотоод яжсан татаа даасангүй дээ.
Яа тэргүүлээ алдаж байна. Давуултаар цаг 19-19 дээр тэнцэж явж ижил талтай төгөргийн буян. Норжин давуулт толгойг олгож дээ. Норжима. Онгоцол. Кандагийн амгалт хомчтолсон саруулг дээр болд өгсөн Микийг давтгойно даалтраарсан. Хөрөлчл оны инхэслэн хагаарна авч байна. За инхэслэн онон одоо дархны төрснөдтэй төрсөн аймагтад тоглолт хийж байна. Хөрөлчл оны инхэслэн гэдэг дархан хот өдөөлийн одоо амжилт тарвин өдөөлийн одоо суурьтай хотод нэг. За орхон тулыг давуултан дээр оруулж ирсэн байгаа. Майлины бүр хамгаалсан орхон тул дээр огсон. Майл болт сарууд гэрээ хамгаалах боллоо. Их баг давуултыг хамгааллаа. Хонгор тул дээр хаасаа. Хонгорсон толгонд эдэр мөнхийн их маалтыг онош төрлөө. Башарун. Яралхан нарыг сарууд гэрээ татсан. Хабарагт болсон бай. За хаалтан дээр илээд тоглолт байна да. Тоглолт гэсэн соёш 3 хаалаа да. Маккензи Биноа. Дараагийн 2 оны зэрэг үүсгэж авсан 21-19. Орхон тулын давуултын дотор орж байна. Авсангүй. За Микигийн давуулт. За ард олсон толгойг л унших хэрэгтэй байна, хаах хэрэгтэй байна. Явна шүү дээ. Намгийн дотгоо сарууд гэрэл ард хамгаалалтын дээр гоё нэгтэрч байна. Араас нь сүмгүүдэр инх маа ундаж өсгөд оролцсон, хуурсан Микиг хамгаалалт. Төрийн толгоонуудаар онцолдог бай. Асуу госон сумг явсан. Маккензи Биноа гарч явах хэрэгтэй намайда. Алцтада машрон. За өндөр тон дээр 2 онооны хэрэгүүд байна. Орд байран дээр тогтмол хааж байна. Довтгонууд өндрөөтэй явж байна. Маккензи Биноа. Хонгор цолын давуулт. Их ба хоор тацыг ямгалалт. Хаалтны ардгаар исэлсгод ирлээ. Мики Осака. Майлны хуралт. Оролцоо шууд алж хийлцэн. Хамгаалдаг нь гоё яваад байдаг. Довтгон зэл тэтгэлийн саалтгүй дээ. 3 гарын толгоо нагаалаа. Ганбаатарын сарвал гэрэл. 4-ийн толгоо баттай биш байгаа. Өндөр хаалтууд руу орчод байдаг. Гоншилсан толгоонод бүгд л нагаалаа сарвал гэрэл. Энэ ээлжийн тоглолтод араас 3 дот хамжилттай гүйцэтгсэн. Кандагавад мөнх цулаар хаалт хөндрөлж үдээ. Ижил талтай төгөргөн буян. 2 дахь солилцоо. Ардалхаад утгаа гэлээ. Ардалхаад Маккензи Биноа тоглоход явсан 23-21 болгож ирж байгаа. Аюултай тоглогч юм аа. Маккензи Биноа. Косовогийн цомын тэмцээнд мөнгөмдөө Францын лигт Тайдын лигт 23 сарын 4-нд авраг авчихсан 24 сарын 5-ны Тайдын лигийн хөл аргадаг байгаа. Биноа. За сарууд гэрэлэг шараад ирсэн багаалагч нэг өндөр хаалтны гартаа дотодлоо одоо. Ингээд зэрэгтэй гарын шууруу эсвэл хаалтын дунд зэрэгтэй явуулах гээд бол салахгүй байгаа нөө шүү дээ. 20-23 болгоод өртөлөд авсан. Энэ давтаас их шалтгаалх нэ. За Башрууны өмнөх давлалт утсан том дээр авт яаш тавнаа. Татьяна Маркич Норжумага цолроос идэж таталтай байсан бай. 24-22. За 2 оноо тэргүүлж ашиг ургааг хүлээвч тоглолтод төгсөлийг тоон дээр ирж байна. За нэг засварлага биедээ ижлэлтэй төгөргөн буян. За орхон тоо сууж байгаа юм байна. Белорусч Екатерина Гладкая гэсэн цон бэлдчихсэн ашиг урганга. За ижлэлтэй төгөргөн буян хүлээвч нийлжин тоглолтын сүүлийн засварлага.
сарын шингээ ижлэлтэй төгрөгийн буян клубтай 2 дахь өдрөлтөд ажиллаж байна. Өмнө Hobbies клубыг лигийн мөнгөнд төлөвлөж 2021 онд. А 2023-24 онд лигт өрсөлдсөн хөрөлтөнд талын сурвалж гарч ирдэг эхний жилдээ спорт мастер 30 мөнх эрдэнэ ижлэлтэй төгрөгийн буян клубтай ажиллаж байлаа. За шар уцгчлээ. Ерөнхийдөө Екатерина Галаткая солилцоогоор оруулж ирж байгаа юм байна. Давтаж өглөөдөд орж байгаа солилцоо. Майлын нүгүүдийг авч холбогч аваад өндөрлөлөд орж ирэнгүүт Норжмагны таацны маркив шалтгаалсан дараагийн бүмгэнээр саруул гэрэл дээр хоёрын алцаатай тавигдсан. Саруул гэрэл тавлалтаас хулаагааг сануулж байна. 23-24 болгоод өрчөөд урагш орж ирээд 2 давтал хаалт зогсож орууллаа. Яг гарааны өвч Кандаж хэр давалтан дээр орж ирсэн хамгаалалт нэрхтэй байна. Урд мөнгөсөлийг хаалтаар уцаагаар авлаа. 3 дахь солилцоо. Нэг хамгаалт хэрэгтэй байна да Майлны мөрдөгсөд ийцээ обогчийг авсангүй. Майлны мөрдөгсөд явлаа. За эхний үдээр шинэ оноос салахгүй тавцгаар одоо 25-23-аар хаших хөвраг бүлэг. Эхний үдээр ажлыг авч ийлж ярьсаг нэг төгөлж өрчилж байна. Шууд амжуулалтын ерөнхий ивент тэтгэгч хөгжил төвчлийг хамтдаа бүтээе. Оюу толгой. Волейболын үндэсний дээдлигийн шууд амжуулалтын ерөнхий ивент тэтгэгчдийн дэш оюуныг гэрэл төлнө. Супер бүхний багтаасан супер багц. Та супер багцаа сунгаад 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнд багтаан хүслээ хэлээрэй. Олон сараар сунгах тусам таны хүсэл биелэх магадлал өснө. Дэдиш. Шууд амжуулалтын ерөнхий ивент гэж сон. Хэрэглээ. Болсон. Буулгаж их. Кредит карт идэвхжүүл бэлэн. Идэвхжүүлж байна. Картана. Шилээл сонпи. Хөх. Энэ арай том уу? Кредит карт төлөө. Волейболын үндэсний дээдлигийн ерөнхий ивент тэтгэгч